Гранд Пале музейгээс Надя Шамак шууд дамжуулан хүргэж байна. Загварын ертөнцийн хатан гэгддэг Аудри Буржуа Акумагийн нөлөөнд давтаж хорон санаат болж хувирсны улмаас Габриэл Агрестийн загварын шоу төр хугацаанд хойшлоод байсан билээ. Баатарлаг хатагтай цонх маань Парис хотыг дахин нэг удаа аварсны дараагаар бүх үйл ажиллагаа хэрийн үргэлжилж байна. Загварын шоуны нээлтийн хэсгийг хүлээн авна уу? Чамд өгсөн хамлалтаа эвдмээргүй байдаг. Бас хүүгээ дахин аюулд оруулмааргүй байдаг. Загварын хатан миний сод бүтээл байх учиртай байсан шүү дээ. Гэтэл тэр хүртэл бүтлэг үйтлээ. Шатах зүйл маань энд хүрээ дуусч байх шиг байна. Чи намайг ойлгох уу? Хадагтаас хармуур хоёрын шидэд эрдэнэсгүйгээр хүслээ биелүүлэх аргалга. Намайг өршөө эмэли. Чамайг шилжүүлж өгье дөө нүрүү. Мэдээлэл. Эдрийн Агрестийн өмсөж байгаа малгайг миний хамгийн сайн найз Маринет хийсэн. Шууд дамжуулалтын маань үзэж байгаа үзэгчдэд мэд хүргээрэй. Юу вэ? Тэгмээргүй юм аа. Нүдэндээ ч итгэж чадахгүй. Леди блогийн үзэгчтэй маш том мэдээ. Габриэл Агрест гараад ирлээ. Олны нүдэн дээр гаралгүй маш олон жил болсон хүн шүү дээ. Дахин нэг мэдээлэл. Габриэл Агрест тайзан дээр гарч ирсний ачаар чиний уралсан малгай бүх мэдээллийн хэрэгслүүдээр гарах нь байна шүү дээ. Эхнэр нь ор сургаггүй алга болсноос хойш Габриэл Агрест анх удаа олны нүдэнд өртсөн нь энэ үлээ. Хонгор Аудри миний ямар харамсалтай зүйл тохиолдсныг дууллаа. Түн харамсалтай байна. Одоо ч бүрэн тайвширч чадаагүй л байна шүү. Буруу ойлголт төрүүлсэн ажилд нь халсан гэдгийг чамд дуулгах гэсэн юм. Аудри Буржуа загварын шоунд ямар ч хэрэгэлзээгүйгээр эхний игнэнд суух ёстой. Хэтрүүлээд яах вэ, Габриэл минь? Өнөөдрийн шоу чамд таалагдв уу? Яах вэ, дажгүй. Наад малгайч Агрестийн бүтээл биш байна. Чи үүнийг уралсан гэв үү? Ардсан бай. Би энэ малгайг уралсан. Маринет хувцас загварын тэмцээнд ялсан юм аа. Урд өмнө нь харж байсан хамгийн онцгой малгай байна. Чамд алсын хараа байна шүү, Маринет. Гэлэлцэн зүйл өнөөдөртэй хамт дуусна. Өд бол маргаашийн чиг хандлага. Хамгийн сүүлд чамаас хойш ийм авьяастай уулзраагүй юм байна шүү. Үнэхээр авьяастай охин гэдэг нь үнэн шүү. Чи загвар зохион бүтээгч болох хүсэлтэй гэсэн байхаа? Тийм ээ, тэгвэл надтай хамт Нью-Йорк руу яв. Загварын салбарт нэрийг чинь цэврэтүүлээд өгье. Габриэлас илүү загвар зохион бүтээгч болно гэдэгт чинь итгэлтэй байна. Би загварыг чинь өмсч өгч бай. Ямар ч шийдвэр гаргасан аав ээж нь чамаага дэмж нисдэг тэрэг маань өнөөрөө 8 цагт нисэх буудлаас хөөрнө. Маринетэд сайхан боломж тохиолоо. Тийм ээ, Клой. Ийм зүйл гэж байж болохгүй. Би хэрхэвч зөвшөөрөхгүй. Төрсөн өхнөө Нью-Йорк дагуулж явж үзээгүй хэрнэ. Маринет Пенчэнд хамт явах санал тавина гинэ. Авьяастай учраас л хамт явах санал тавьж байна, Клауди. Клой. Би ч гэсэн авьяастай. Чамд бусдаас онцгойрох нэг л зүйл байна, хонгор минь. Ээж чинь. Аудри хонгор минь. Ямар онцгой байж чадхаа харуулъя л та. Клой. Үгүй. Яаж үйлчлэх вэ, хатан минь? Наадах чинь юу вэ? Клой яаж байгаа чи энэ вэ? Полен зүгий болж хувирцгаая. Би бол Клой Буржуа. Энэ мөчөөс эхлэн би шинэ супер баатар. Хатан зүгий. Одоо Маринет Пенчэнд бид хоёрын хэн нь илүү онцгой болохыг харцгаая л да. Шидэт эрчиг нүүр. Хайр тохинд минь юу тохиолдох нь энэ вэ? Бага
Хасаал юм өнгөрөө байсан шүү дээ. Өнөөрөө уулзъя Маринет нисдэг тэрэг дээр маань хүрээд ирээрээ. Битэг мэргүй юм. Парис дахин нэг цоошин супер баатартай боллоо. Харин түүний жинхэнэ нэр бидэнд тимч нууц байсангүй. Загварын хатан хаан Аудри Буржуагийн охин Клой Буржуа юм байна. Маринет яаж тэр Клой гэдэг охинд шидэд эрдэнэ итгэж даатгадаг байна? Маринет арай шидэд эрдний эзнэр энэ охины сонгоог байх. Юу ч болсон бай гэсэн Маринет учир зүг нь олчих байх. Хоёулаа ингээд хари даа идрийн. Хүрлсэн ирсэн та бүхэнд баярлалаа. Клой Буржуа супер хүчтэй болсны дараа гадуур сэлгүүцэг тийм сайхан санаа биш байх. Хатагтай цаг хармуур хоёрын учрыг ноолох үсттэй. Гурвуулаа гэртээ харьцгаая. Клой битгийл тэнэг зүйл хийчихээсээ билээ. Цаадхыгаа хадагтай цог хармуур хоёрт даатгачих. Энэ хотод сонирхолтой зүйл нэг чалга. Аврах хүн чалга. Бүгдийг өөрөө л хийхгүй бол сэтгэлд нийцэхгүй биз? Надя Шамако, Клой Буржуа ярьж байна. Биш ээ, хатан зүгий. Хурдан ирээрээ аюулд орсон зорчигчдыг метроноос гаргаж аврах гэж байна шүү. Энийг заавал мэдээгээр гаргаарай. Нью-Йоркод талхны газар нээж Дүпенчний амтлаг бүтээтгүүнийг Америкчуудад танилцуулъя. Итгэлтэй байна уу, Том? Чи нисхээс айдаг шүү дээ. Охиныхоо төлөө бол сарлуу нисээ тэнд мухлаг нээсэн чи яадаг юм? Яах ёстой юм болоо Тики? Миний мөрөөдөл биелж байна шүү дээ. Нью-Йорк руу очиж жинхэнэ загвар зохион бүтээгч болох боломж чамааг явж харах юм. Парисыг хүр ирвэхэнээс хамгаалах юм. Хармуур, Рена Руш зөвхөн хатагтай цохол акумаг барьж чадна шүү дээ. Би чамтай Нью-Йорк явж чадахгүй. Охины маань мөрөөдөл яасан ч талар болох учиргүй. Юу дуурайд байна? Хатгуур. Зорчигчдоо битээ. Хатан зүгийг яаж ажиллахыг хар. Харин дараа нь талархаарай. Шин супербат руу. Хин юм бэ? Биднийг аврах юм уугүй юм уу? Галт тэргийг зогсоож чадахгүй. Эзэнтэн Сүүлийн боломж үлдсэн байж гэн нүрүү. Бүх зүйл дуусаагүй байж. Шидэд эрдэнэтэй нэгнийг хорон санаатан болгох тун ховор боломж тохиолоо. Супер хорон санаатан болсон супер баатар төсөөлөгдөж байна уу? Нүрүү харин хонь далавчаа дэлгээрэй. Хитрхи оройтайгүй л гэж найдаа. Лэг савра гаргаарай. Эндэ байж вэ? Би аавд чинь тослоо. Том, зогсоогоорой. Хичээж ил байна штэ. Клойг газарт буулгах цаг ирж. Тики, холбоцох болцгоё. Хармуура, чи энд юу хийж байгаа юм? Дараагийн гал тэрэг ирэхийг хүлээж байна. Явцгаая. Тулсамч хэрэгтэй юу? Битгий ширтээд бай. Намайг сатооролоод байгаагаа ойлгож байна уу? Энэ тоглоом биш шүү. Хармуура, би галт тэргийг аль болох удаашруулъя. Харин чи зогсоогоорой. Хамтран ажиллаж байгаад баярлалаа хүмүүсээ. Сандарч хүмэлгүй нэг нэгээрээ аюулгүй буугаарай. Хатагтай цохоо маш их баярлалаа. Баярлалаа ээжээ. Хатагтай бас эрхмээ жолоочийг надад даатгачих.
Зүгээр дээ. Талархах ч хэрэггүй. Би ердөөл. Хатан зүгээ. Бүгд чамаас л боллоо. Хатагтай зах минь дэнтэй өгөөмөр юм. Хамтын хүчээр зогсоолоо шүү дээ. Ямар гайхамшигтай хэрэг вэ? Ингээд л гуруулаа нэг баг болчихлоо. Галт тэрэгний жолоочийг чи хатгаж ухаангүй болгосон биз дээ. Анхнаас асуудлыг өөрөө тарьчаад дараа нь баатар болж харагдах гээ юу? Хинт хамаатай юм. Зорчигчдыг аварч чадсан л үсттэй. Хариуцлагагүй амт. Хатан зүгээ буюу Клой Буржуа. Ээжтэй чинь шууд дамжуулалтаар холбогдоод байна. Одри, цэнхэр дэлгэцээр үзэн суугаа үзэгчдэд хандаж хэлэх үг байна уу? Юу? Анхныхаа хариуцлагагүй үйлдэлтэй холбоотойгоор тайлбар хийх хэрэггүй гэж бодож байна. Үгүй гэж юу? Клой. Шидэт эрдэнэ буцаагаад өг. Алсан хүний алц. Хайсан хүний гарц. Чи шидэт эрдэнэ гэж гисэн юм уу? Хармуура, чи ч гэсэн шидэт эрдэнэ гэж байсан биз дээ. Загварын хатныг ганцаараа буулгаж авах гэж яаж зовсноо чам сануулах ёстой юу? Хатан зүгий. Клой, хүлээ. Клой. Хаанч нуугдж байлаа гэсэн өдийд буцаад хувирсан байх ёстой. Гэртээ хайрсан байх л да. Би гэрт нь очиж шидэт эрдэнэг буцааж авъя. Би хамт явъя. Ийм зүйл болох нь ойлгомжтой байсан. Супер хүч гэдэг хүүхдийн тоглоом биш шүү дээ. Хонгор Клой Буржуа минь. Нэстэ бицхан акума минь. Бүтлгүйдсэн баатрыг хорон санаат болго. Хатан хэдгэн би хүр ирвэх байна. Хадагтай цоо хармуур хоёр чамтай нөхөрлөхийг хүссэнгүй. Харин одоо чи тэдний хамгийн хүчрэхэг дайсан болоо. Урд нь хинж тэднийг буулгаж авч чадаагүй. Харин чамд боломж байна. Онцгой баатар минь. Харин хариуд нь тэдний шидэт эрдэнсийг надад авчирч өг. Надад итгэж болно хүр ирвэхэ. Энэний дараа тэд намайг хүндлэхгүй хаа холдох юм? Клой. Хатан зүгий. Энд байхгүй бололтой. Явцгаая. Тэр юу вэ? Хатгуулчихсан болов уу? Тийм байх боломжгүй. Онцгой хүчээ ганц удаа л хэрглэж болдог шүү дээ. Миний азийн сая хүч шиг өдөөд өгөнд буцаад хувирчмаар л юм. Хармуура, болгоомжтой. Та нарын 90 үе дууссан. Хадагтай зах хармуура. Шидэт эрдэнсээ өг гэж гуйхгүй. Тэртээ тэргүй хэдэгнүүд минь та хоёрыг хатгаад хөдөлгөөнгүй болгомогц. Өөрөө ядах юмгүй авчихна. Сайн байна хатан хэдгэн. Чи үнэхээр л онцгой юм. Мэдээд байсан юм аа. Хэдэгнүүд ээ? Хатга. Зүхтаарай. Буцаж хувирч амжаагүй байхдаа Акумагийн нүлэнд орсон бололтой. Акума шидэт эрдэнэд нуугдж байж таарна. Нэрэ тийм юм бэ. Гэхдээ шидэт эрднийг устгах болохгүй шүү дээ. Акумагаас ангижрахад чиний сүйрлийн хүч хэрэгтэй юм байна. Санаа зовлтгүй. Би таны мэдлэл хадагтай минь. Гагцхүү хатгуурт нь өртгүүгээр шидэт эрднийг салгаж авах хэрэгтэй. Хэдэгний хатны эсрэг нэг муу цах юу л хийж чадав гэж? Наад савра талхи. Одоо хин нь онцгой байна да? Би юу? Тэд үү? Ялалтай баталгаажуулахын тулд шидэт эрдэнсийг булааж авах хатан хэдгэнэ. Нэг мөр дуусахаас өмнө жаахан зугаацж байсан төдий. Хүр ирвэхэ? Үсрээрээ. Хэдэгнүүдээс маань зүхтаж чадахгүй шүү. Хармуур хадагтай цох хоёрыг аваад ир. Хараад нисцгээ. Намайг арай загас гэж бодсон юм биш үү? Мэдхгүй л дээ. Ямар тач бидэнд өөр төлөвлөгөө хэрэгтэйг сайн мэдэж байна. За, үццгээе. Амьсгалахгүй орсоо. Азийн сахиус чинь нарийн чим гэж ядчил одоо живэхгүй нь байна шүү дээ. Живхэ? Сайхан санаа байна. Хэдэг нь ус үздэггүй шавж шүү дээ.
Хоёулаа одоо жаахан заваархан дээ. Хар муура. Йоготэл юм. Дөнгөж сая улсанд ороод гарч байхт. Зүгээр л дагаад яв. Тэд хаана вэ? Заваарсан юм. Хар муура. Одоо. Энийг яасан ч буцааж өгөхгүй. Сүрлэрлээ. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэ хэмээн. Гайхалтай, хатагтай цох. Цахаараа. Шидэт эрднийг чинь хурааж авлаа, Клой. Дахиад нэг боломж олгочихвол доо, тийх үү? Аудри буржуа сая явдлын талаар өөрийн сэтгэлдээ бидэнтэй хуваалцахгүй юу? Миний үгийг баталж, Клой бусдаас онцгойрох зүйлгүй гэдгээ хүн бүрд батлан харууллаа. Ээжтэй хүлийн зөвшөөрөгдөхийн тулд ингэсний чинь ойлгож байна. Бүгд л алдаа гаргадаг. Супер баатар хүртэл. Алдаагаа яаж залруулах нь чухал. Би ч бас наад шидэт эрднийг чинь гээснэрээ алдаа гаргасан. Харин чи надад буцааж өгөхгүй байснараа алдаа гаргах гэж байна. Баатар шиг бай. Бүгдд нь ямар онцгой гэдгээ батлан харуул. Баярлалаа. Хадагтай цохоо, хар муура. Намайг уучлаарай. Явах цаг болдоо хатагтай. Амьдралд ганц тохиох боломж олгож байхад хоцор зүрхлэн гинэ. Байж боломгүй юм. Яасан ч өршөөхгүй. Одоо явцгаах уу? Үгүй ээ, дахиад 1 минут хүлээцгээе. Үүнийг үнэхээр зөв шийдвэр гэж бодож байна уу? Би маш сайн удаан бодож үзсэн. Хики зөв шийдвэр гаргасан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Явж үз. Уг нь тгий гэж бодсон юм. Гэхдээ чадахгүй. Дүпэнч? Цаг нь болсон баймаар да. За, одоо хөөрч болно. Би тантай хамт Нью-Йорк явж чадахгүй. Энд хийж амжаагүй зүйлс олон байна. Хайртай хүмүүс минь бүгд энд би. Эцэг их маань, найзууд маань. Чи том алдаа хийж байна да, Маринет. Окей, энэ бол зөв шийдвэр. Таны амьдралын томоохон хэсэгч гэсэн Парист би. Клорин, биш ээ, Клой. Та яагаад намайг хайрладгүй юм? Мэдээж би чамд хайртай шүү дээ. Охиноо онцгой биш гэж хэлсэн чинь буруу. Үнэн дээр бол охин чинь онцгой муухай ааштай. Миний уулзаж байсан хамгийн өөдгөө охин. Танаас ч илүү хувиа хийжсэн зөвүүн ихэрхүү байх. Та хоёртой харьцуулахад чулуу арай илүү хүн чанартай биз? Яаж зүрхэлж байна? Харав уу? Та хоёр бодсноос ч илүү адилхан юм. Чи үнэхээр Маринетийн хэлсэн шиг өөдгүй юм уу? Батил да. Би сургууль дээр нэг ч найзгүй. Сабрина байгаа юм байна. Даанч би тэрнтэй найзлах биш зүгээр л ашигладаг. Бараа бологчтой хатуурхаж, цаваахан миний хийх дуртай зүйл. Жаав нивсиг үү? Нэр нь хинт хамаатай юм. Жан хинч биш бай. Ачааг маань хурдан ачаач. Үгүй тэгэж биш. Бүгдийг тавьж байгаад жижигээс нь том хүртэл давхарлаж өр. Би чамайг буруугаар бодож байжээ, Клой. Марта, биш ээ, Маринетийн зөв байж. Чи яг л над шиг онцгой нэг юм. Ер нь би чамтай хамт Парист үлдэхээр шийдлээ. Тэгвэл Нью-Йорк руу нийцгээ болсон гэж ойлгох уу? Чамайг хавлаа.
Хадагтай цох хар муурнаар өнөөдөр алдаа гаргалаа. Дахиад ч алдаа гаргах өдөр ирнэ. Тэр үед хоёулаа эцэст нь ахин учир нь хайрт мэн. Та боллоо гэж хэлсэн биз дээ. Бууж өгч чадахгүй юм байна Натали. Эхнэрээ дэндүү их санаж байна. Ойлгож байна эрхмээ. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна уу, Маринет? Итгэлтэй байна. Парис бол миний хот, бидний хот. Тэгээд ч хайртай хүмүүс маань бүгд энд байна. Тийм ээ, ялангуяа нэг залуу. Бас миний хамгийн сайн найз.